Дараагийн мэдээг танилцуулъя. Хаврын улирал ирж байгаатай зэрэгцэн тоосон цэрийн харшил хүмүүсийн асуудал болж байгаа. За үүнтэй холбогдуулан зарим нэгэн энгийн зөвлөгөөг Европын хэвлэлүүдэд оруулсан байна. Хаврын улиралтай зэрэгцэн мод ургамлын тоосон цэр зарим хүмүүст харшил үүсгэдэг. Агаар дахь молекул нь амьсгалын зам болон нүдэнд хүрэхэд тоосон цэрийн харшил үүсдэг юм байна. Тархлааны систем хариу үйлдэл үзүүлж гистамин нэртэй бодисыг ялгаруулдаг. За энэ нь бол үр өвсөл үүсгэн судсыг тэлж хамраас нус гоожих нүд хорсгод хүргэдэг. Тоосон цэрийн улирлын эхлэл үргэлжлэх хугацаа эрчим жил бүр харилцан адилгүй байдаг. Цаг агаарын нөхцөл байдал ургамлын физиологийн мөчлөгөөс хамааран бас өөр байдаг юм байна. За Европын хүн амын дунд тоосон цэрийн харшлын тархалт 40% байгаа нь тус бус нутагт хамгийн түгээмэл харшил үүсгэж нэг болж байгаа юм байна. За бохирдол, амьдралын хэм маягийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалan хот суурин газарт тоосон цэрийн харшлын тархалт өндөр байдаг. Тоосон цэрийн харшил уур амьсгалын өөрчлөлттэй бас холбоотой байж болцсохгүй гэж эрдэмтэд үздэг. За учир нь бол дулаан температурт мод ургамал эрт цэцгэлдэг. За энэ нь мод ургамлын тоосчлтын үе илт эхлэхэд хүргэдэг юм байна. Бельги, Нидерланд, Люксембургт хяналтын станцуудаас тоосон цэрийн өгдлийг хянаж хийсэн судалгаа хийгдсэн байна. За ихэнх модны төрөл зүйл бол тоосон цэрийн жилийн түвшин болон оргил утгууд нь ерөнхийдөө нэмэгдэж тоосны улирал эрт эхэлдэг болохыг нь тооцсон байна. Температур дулаалах болон агаар мандалдах нүүрс төрөгчийн давхар эслийн агуулмж нэмэгдэх нь ургамлын өсөлтийг өдөөж тоосон цэрийн дэгдлийг нэмэгдүүлж тоосон цэрийн улирлыг устгаж агуулмжийг нь нэмэгдүүлдэг сул талтай. Хүмүүс харшил үүсгэгч бодисд удаан хугацаагаар өртгөн тухайн хүнд бол илүү мэдрэг байдлыг бий болгодог юм байна. Улам олон ургамал удаан хугацаанд илүү их тоосон цэр үүсэх болсноор харшил нэмэгдэнэ гэж үзэж болно. Зүүн Английн их сургуулийн судлаачид Амброзио цэцгийн тоосон цэрийн харшлаар өвдсөн хүмүүсийн тоо 2050 он гэхэд 33 саяас 74 сая болж 2 дахин нэмэгдэх боломжтой гэдгийг судалгаагаараа тогтоосон. Бохирдол болон тоосон цэр нь бие биенээ тижээж хүмүүсийн мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг ийм тойргийг үүсгдэг. Агаарын бохирдол за ялангуяа азотын давхар эсэл, озон тоосон цэр нь тоосон цэрийн молекулыг химийн аргаар үйлчилж илүү харшил үүсгдэг хурц чанартай болгодгийг тогтоосон. За хүн бүрт бол тоосон цэрт адилхан мэдрэмтгий байдгүй мөн тогтоогдсон байна. За агаар дахь тоосон цэрийн агуулмж бага боловч маш мэдрэмтгий хүмүүсийн хувьд харшлын шинж тэмдэг илэрч болдог. Европын уур амьсгал эрүүл мэндийн ажиглалтын төвийн дэлснэр тоосон цэрт харшлын уруул үзүүлэх нь нойронд нөлөөж сэтгцэн эрүүл мэндийг муутгах, амьдралын чанарыг бууруулах, бүтээмж буурах, за мөн хүүхдийн сурлагыг буурахад нөлөөлдөг юм байна. Гэвч тоосон цэрийн оргил өдрүүдэд бол хүмүүс энэхүү өртөлтийг багасгахын тулд дараах энгийн алхмуудыг дагаж мөрдөх боломжтой гэдгийг зөвлөж байгаа юм. За нэг энгийн арга нь бол өдрийн цагаар гэртээ цонхоо хаалттай байх явдал гэж үзэж байгаа. За агааржуултын хувьд агаарын тоосон цэрийн агуулмж байх үед бол өглөө эрт эсвэл орой цонхоо онгойлох нь тохиромжтой байдаг гэдгийг тогтоосон. За гэртээ харин гадуур явж байгаад гэртээ буцаж ирээд хувцас солихдоо шүршүрт орох нь гэрт байгаа тоосон цэрийн хэмжээг бууруулж боломжтой бол хувцас гаргаж хатаах нь бас зүйтэй гэдгийг зөвлөж байгаа. За гадаа гарахтаа бас нарны шил зүүх нь бол нүдэнд тоосон цэр орохоос сэргийлдэг. Харшил үүсгэгч нь дахин ашиглах боломжтой контакт линзний гадаргууд дээр наалддаг. За нэг удаагийн линз шүүл нүдний шил хэрэглэх нь илүү тохиромжтой гэж зөвлөж байгаа. За мөн далайн шившээ салхи ургамал бага байгаа газарт байх нь агаар дахь тоосон цэрийн хэмжээг бууруулдаг учраас далайн эргийн бүс нутагт харшилтай хүмүүс бол илүү байх боломжтой гэдгийг эрдэмтэд тогтоож энэ зөвлөгөөг хүмүүст хүргэж байна.